яг хийцэн байсан юм хийж л байгаа юм чинь. Багш маань их зааж өгдөг байсан. Яг гар шилждэг юу чинь сурж авах үед айгүй өрсөлдөлтэй байдаг л та. Тэгээ юу гэдэг иймэрхүү л квадрат метр байгаа шүү дээ. Хашаа 20 ч юм уу 15 ч юм уу тий. Тэгэл ингээд шилжээд бүх чин биеийн жингийн зөвхөн гарын наалхан дээр өгж байгаа тий. Тэрэн дээр тогтохын тулд их баланс хэрэгтэй. Тэгэл хап ингээд шилжиж яхад хамгийн гол нь баланс. Эрсдэл яа гэхээр ерөөсөө заримдаа ингээд зөрүүл тавьдаг байсан байхгүй. Тэр жижиг юм дээр зөрүүлэхгүй бол тэгээд байруулж ирээл нүүрлүү зөгтөг ч юм уу хамгчин гэрээ тэр байруул дээр ундаг ч юм уу бэртэх ер нь эрсдэлтэй байсан тийм. Яг энэ номерыг үзүүлжсэн тайз ямар тайз байсан бэ чиний? Бас л Монголын үндэсний цирк үү? Эсвэл гадаад улс орны цирк үү? Ер нь бол яг эхлээл үндэснийхэн циркийн алтан манайсанд гарч ижил. Тийм. Тодорхой хэмжээнд боловсрч ижил цаашаа гарч тийм. Тэгээд чи бол залуу хүн биш үү дээ тий. Тэгээд циркийн урлагаар багасаа хичээллээд одоо ажиллаж байна. Тэгээд ерөөхдөө өөр зүйл сонирхдаг уу? Магадгүй чи циркэд ороогүй байсан бол өөр ямар нэгэн мэрэгжил сонирхох байсан уу? Зураач ч юм уу. Би одоо чамайг харахад ерөөд зураач болох манертэй ч юм уу тий. Харагдах шин. Яг хэрв циркийн урлагаар хичээллээг байсан бол урлагаасаа салахгүй л байх байсан баг гэж бодож байна. Тэр тусмаа ер нь бол тайз дэлгэцийн ч юм уу урлагийн жүжигчин альсвал кино тайз дэлгэцийн урлагийн жүжигчин болох мөрөөдөлтэй хоббитэй. Ерөнхийдөө болоогүй тийм нугалтын тэмцвэрийн жүжигчин болоогүйсэн бол тэр талаар л явах байсан баг гэж бодож байна. Өөрөө тэр талаараа сонирхолтой. Тэгэхээр сонирхолтойгоос гадна магадгүй циркийн урлагт өөрөө бас жүжиглэх авьяа шаарддаг шүү дээ тий. Тэгэхээр өөрөө ч минь амирыг үзчихсэн. Тэгээ ерөнхийдөө өөрөө ч ингээл бүх одоо циркийн жүжигчид тайзан дээр гараад одоо шал өөр юм манертай болдог шиг санагдсан л та. Тэгэхээр яг энэ тайзан дээр гарах жүжиглэх ур чадварыг бас мөн л багш чинь заадаг уу. Тэгээ тэр дундаа циркийн урлагийн гол одоо хэсэг бол те зэрэгтлийн анхаарлыг татах бол инээмсэглэл байдаг юм шиг надад санагддаг л та. Яг наа чинь яг циркийн гэлтгүй бүхэл урлаг дээр наа чинь байдаг яг хүндэж гол асуудал таахгүй. Гол асуудал. Тухайн жүжигчин миний хувьд одоо залуу уран бүтээлчийн хувьд тэрийг сурсан гэж хэлэхгүй суралцж байгаа тийм ээ. Хүн болгон жүжигчин болгон одоо өөрийн гэсэн нэг характер, стил гэж байдаг шүү дээ. Имиж тийм гаргах хэрэгтэй гэж боддог миний хувьд. Тэр нь бол хамгийн гол нь тэр хүнийг номерыг зэрэгтэлд худалдах гол үндсэн юм болоо гэж боддог тийм. Тийм учраас хамгийн гол нь ямар ч жүжигчин бай өөрийн гэсэн манертэй, өөрийн гэсэн тоглолттой, ёслогооны арга барилтай ч юм уу стилтэй. Хамгийн гол нь өөрийн гэсэн имиж үүдэж шүү дээ. Тэрийг л бүрдүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна да. Тэ характер гаргах. Тэгэхээр яг өөр яриа хэлэхгүй ч гэсэн үйлдэлээр характер үзүүлж байгаа шүү дээ. Гол нь тэрэндээ л. За тэгээд яг чиний хувьд бас гадаад улс оронд яг энэ циркийн урлагаар тий ажиллаж амьдарч байсан гэсэн яг аль улсад тий ямар циркэд ажиллаж байсан энэ талаараас үзэгчтэй сонирхолтой. За миний хувьд дөнгөж эхэлж байгаа уран бүтээлчийн хувьд бол нэг олон бол газараа явж байгаагүй. Яг хөө тодорхой хэмжээгээр явж исэн. Оросын холбооны улсад манай групп номер цугтаа явжсэн, Турк улсад явжсэн, Швейцар улсад явжсэн. 2004 онд Монте Карло хотны усан циркчдийн тэмцээнд тэрээс орхол дардын жижигэн Цэнд авиш дасгалжуулагч багшаагаа хамт тэмцээнд амжилттай оролцоод хүрэл медаль авч ирсэн 2004 онд. Тэр үед бол анх циркийн манаас нь хараад ерөнхийдөө удаагүй байсан. Тэ. Тэгээд анх тийм том тэмцээнд орж хүрэл медаль авч амжилт үзүүлжсэн юм байна. Туркэд бол 2 жил байсан. Тавааттай буудлын гэрээнд ажиллаж илаа, нүүдлийн циркэд ажиллаж илаа. Швейцард бас 2 жил ажилласан. 9 онд Швейцар улсад ажиллаж байхад. Тийм варieté театр гэж байдаг шүү дээ, тийм. Тийм варieté театрт 9 онд ажиллаж исэн. Ерөнхийдөө нэг жүжигчилсэн маягийн тийм варieté театрт. 2010 онд болохоор Швейцарын Circus Nok гэдэг Швейцарын циркэд ажиллаж исэн. Бүтэн сезонд. Гадны улс орны циркэд ингээд ажиллаж байхад ер нь нөхцөл боломж хэр байдаг юм болоо. Би одоо ингээд боддог л та яг циркийн урлагийг манайхан үнэхээр шүтэн биширч үздэг хідээ боловч бас те хараахан бас нийт масаараа үзээд байдаг те үздэг хідээч бас нэг тийм сонирхсан нэг хэсэг байгаад
нэг анхаарал яг үнэхээр гоё доо гэж өнгөрчдөг нэг хэсэг байдаг шүү дээ. Гэтэл одоо барууны Европын орнуудад ч те Азид ч тэр зарим улс орнууд нь үнэхээр циркийн урлагийг дээд зэгт нь ингээд хөгжүүлчихсэн өөртөө ядаж цаанаасаа ингээд бүх материалыг одоо юу гэдэг айлч урлагт тэр эдийн засаг ялцгийн холбоотой л болоо явчихдаг шүү дээ. Энэ тал дээр нь илүүтэй бас дэмжиж өгд юм болоо гэж боддог л да. Чиний хувьд одоо гадны улс орны циркт ажиллаж исэн. Энэ тал дээр бас ямар үзэл бодолтой байна? Яг миний бодлохоор гадны улс орны циркүүд яагаад ингэж өндөр түвшинд хөгжөөд зөвхөн номерын төрөг биш, номерын тавилт, номерын ID гэж ярьдаг санаатай. Яагаад ингэж өндөр түвшинд хөгжөөд одоо цирк гэдэг юм чинь яг дараа нь болчиход байгаа байхгүй. Тавилт чинь, бүжиг чинь, жүжигл нүүрний хөвлөж гисэн тэгээд дараа нь болчиход байгаа шүү дээ. Тийм учраас цэрийг бүр цогц урлаг болгож байна. Яагаад юм болгож байна гэхээр хамгийн гол нь тэр гоё урлагийг гоё хөгжүүлэхэд бол боловсон хүчнийг л бэлтэж байгаа юм болов гэж бодож байна. Одоо юу гэдэг Оросын холбооны улс ч гэсэн манай циркч Оросын холбооны улсын манер школ гэж байдаг те. Ихэнх манай найруулагч нар том жүжигчид Оросын холбооны улс төгссөн мэт шүү дээ те. Тэгэхэд одоо Оросын холбооны улсын өөрсдийн жүжигчид гэхэд дахиад гадагшаа явж өөрсдийнхөө одоо шинэ манер ч гэдэм юм шинэ санаа айдыг одоо ингэж хүч сэлбшин гэх юм уу те. Тэрнтэй салшгүй холбоотой цирк ямар ч хөгжил. Манай Монгол улсын циркийг ярихад бол хөгжлөөр бол хийж байгаа түрүүкрээ бол мундаг. Эзэж хинийч дорхор. Сайн жүжигчид байгаа. Хамгийн гол нь одоо яг хөгжиж байгаа циркийг дахиад гой хөгжүүлэхийн тулд боловсон хүчнийг бэлтгэх гэж ойлгож байна. Гол нь боловсон хүчнийг бэлтгэх. Зөвхөн Орос биш гадаадын Францын сургуулиуд те, Германд байдаг, Италид байдаг, Канад, Хятад байдаг. Тийм сургуулиуд боловсон хүчин бэлдээл. Авчраал найруулагч байдгийн жүжигчид бүгдийг авчраад бэлдээл авчраад эндээ юм ахаа шал хөрөм гаргаж шин. Айл тэр 50 60 оны 70 оны хийжсэн номерын тавилттай зурлал татах байхгүй. Яг тэгэхээр боловсруулж байхгүй. Яг л дээрвийн хийдэг юм а хийгээл. Тэгтээ бол одоо ерөөс муулах юм байхгүй. Одоо миний харж байгаагаар би бол өөрөө залуухан бүтээлчтэй. Харж байгаа айгуу гой хөгжиж байгаа. Манай жүжигчид айгуу гой задарч байгаа. Мундаг болж байгаа. Өөрөө чи хувьд ерөнхийдөө энэ уран бүтээлийн туршлагыг яаж хуримтлуулж авч яана? Одоо чи ярьж шүү дээ. Гадны улс орны тэ номер үзүүлбэрийг илүүтэй үзэж гадагшаа одоо солилцоогоор те уран бүтээлийн гэж явдаг. Тэгвэл өөрөө чи одоо ID санаа өөрийнхөө хувь хүний уран бүтээлчээ бас хөгжүүлэе гэж одоо чихэн яаж ирмэлзэж хичээж ажиллаж байгаа юм. Яг мэдээж юу хүү те гадны уран бүтээлчдийг л хардаг жишгээр тийм ээ. Олон улсын цирк зэвсэг гадны уран бүтээлчдийг одоо юу гэдэм би тэнцэр уран нугалтын жүжигчин байлаа гэхэд гадны ямар мундаг тийм топ жүжигчд байна юм мундаг бодлсон тийм тийм жүжигчдийн манерыг хардаг. Одоо яг юугаараа ингэж хүмүүсийг дагуулад юугаараа ингэж карьераа хөгöd тийм нэг тэр талаас нь хардаг. Хоёр цирк урлагч яг юугаараа туршлагачдаг гэхээр хэр олон тайзан дээр гарч хэр олон хүний өмнө те өөрийнх нь тоглолтыг тэрүүгээрээ л хүн өөрөө туршлага болж авдаг болов гэж бодлого чинь. Тэгвэл лавгагийн үед яг хамгийн том одоо тайз ямар тайз байсан бэ? Төдийгээс одоо өдөө хүртэл ингэж циркийн урлагаар явж явах хугацаанд шүү дээ тийм. Хамгийн том тайз. Монголдо яг том гэлтгүй айгүй гой дурсгалтай гэх юм бол бахархууштай гэх юм бол юу гэдэг л да. Швейцар улсад тоглож байхад манай Монголын Чингис водка гэдэг тэр нэг тэр юмны өдөрлөг болчихсон байхгүй Швейцарт. Тийм тэгээд би санаандаа цирктэй тоглож байсан. Тэр өдөр амралттай төрсөн. Манай циркийн менежер чамаа нэг тоглолтод оруулахаар болчлоо гэж ингээл хэлээд яриад бид нэр явж исэн. Тэр үед надад хэлээгүй сюрприз маягаар